Лээд хандгүй зүрхийг чинь яалтай Инхри цайлган бүсэггүй мэ Ингри чинь үнрийг мартаж чадамгүй Энэл насаараа би үгийлж явхан дээр Миний линхри Илтиг дөлгөн бүсгүй мэ Дотоо оргсон жаргалаа Дугараад би чинь нөхөж явхан дээр Асгараад тогтдгүй нүлэмсийг чинь яалтай Амдралтаасан бүсэггүй мэ Алхаг чинь хүртэл мартаж чадамгүй Хариухан дурлалдаа шатаж явхан дээр Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хайртай хандаа болоод чуулганыхаа бүхий л эмэгтэйчүүдтэй хүргэж байна. Одоо бас 20 гаруй жилийн өмнө би ихтрийг пилар тоглож явахад төгөлгөөс алсан байгаа. Нэг тийм ихэмсэг, нэг тийм хөөрхөн нэг тийм охин байсан. Тэгээ яг нэг өөр ингэсэн орон цагаа бүрдүүлсэн нэг тийм мэдрэмж. Тэгээ би хөндлөнгөөс хараад баг ухаард хөжчихэд яриа өгдөөд тэгээ ямар гоё тоглолт юм бэ? Бараг ингэж тоглох юм бол дэлхийн авраг болох юм биш үү гэдээ ингэж яриа өгдөжсэн. Араа ихнэр маань над руу харж нэг баг зэрэг ихэмсгээр нэг дуураад байгаа юм шиг, дуурахгүй байгаа юм шиг нэг ийм байдлаар хаах гэж хэлжсэн байна. Тэгээ би хөөцөлцөр хагаад хойноос нь хөөцөлцөөд өөр ихнэрээ болгоод авсан. Би бол азтай хүн. Ихнэр минь надад хөөхөн хөө үзэсгэлэнтэй охин дөрүүлж өгч амьдралын минь элэг бүтэн байлгаж намайг унж явахад түшиж тулж намайг үсэрч дэвэрж явахад татаж хангаж ирсэн. Миний хамгийн үнэтэй дэгэм бол миний хань ижил байгаа. Тэгээд хайртай хань чамдаа хайртай шүү. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. За хайртай давсаада болон шинэ Монгол чуулганы бүх сайхан бүсгүүчүүдтэй эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргээд ганц одаг дуугаар авъя. Амаг хайлах гэж масаасан армасах гэж гарман гэсэн амраар төнөх гэж Марссан асараа хайлах ханзуудэнсээ За сайн байцгаана уу нийт шинчон шинэ Монгол чуулганы бүх эмэгтэйчүүдтэй Мартин 8-ны баярын мэнд хүргье. Тэгээд их нэртэй бас баярын мэнд хүргье. Юуны түрүүнд удам залгах сайхан хөвгүүд төрүүлж сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлж байгаад талархаад баршгүй маш их баярлалаа. Тэгээд боломжгүй ямар нэгэн боломжгүй зүйлийг байнга боломжтой гэж харж ямар нэгэн асуудлыг амархан шийдэж гардаг тийм мундаг чадвартай эмэгтэй шүү. Тэгээд маш их баярлаж явдаг. Бид гурвынхаа төлөө ирээдүйнхаа төлөө эрүүл байгаарай. Тэгээ хамтдаа
Хайртай хандаа болон хөөрхөн охиндоо шинэ Монгол чуулганы бүхэл эмэгтэйчүүд болон бяцхан гүнж нартай олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье. Тэгээ онцгойлон хайртай ханыгаа сургаал төгс 31-ийн 29-30 дугаар ишлэлээр өрөөж байна. Олон эмэгтэй зүтгэлтэй боловч чи минь тэднээс илүү зүтгэлтэй байлээ. Үнэхээр гоо үцгэлэн хуурамч бөгөөд эзнээс эмэгч эмэгтэй магтаал авах зохистой байлаа гэж. Үнэхээр эзнээс эмээдэг зүрх сэтгэлтэй даруй дүлгөөн нэг юм лээ чим. Хамтдаа Солонгос улсад ирээд амьдралаа шинээр босгоод мэдгүй чадахгүй олон зүйл байгаа боловч хамтдаа эзэн дотор урагшилсаар байгаад харин маш их баяртай байдаг шүү. Чамаараа маш их бахархдаг. Чимээ сайн хичээж байгаа. Сайн ээж, сайн хан нэлээ. Чамдаа дахин олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье. Хайртай шүү. За сайн байцгаана уу. Шинэ Монгол чуулганыхаа бүхэл гайхамшигтай эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, ээжүүд, эгчнэр та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартин 8-ны баярын мэндийг төвшүүлж байна. За та нар маань одоо байгаа учраас энэ дэлхий илүү өнгөтэй, илүү өнгөлөг, илүү бас үзэсгэлэнтэй болдог. Та нар бол энэ дэлхийг өнгө оруулагч тийм үнцэнтэй эрхэм нандан хүмүүс байна. Бурхны илгээсэн. За онцгойлон бас хайртай эхнэртэй, хоёр сайхан гүнжтэй бас Мартин 8-ны баярын мэндийг хүргэж байна. Хүү бид хоёр таагууран маань байгаа учраас үргэлж аз жаргалтай, баяр хөөртэй гэр бүл маань үнэхээр бас таагууран маань гэр бүлийн маань үнэхээр хөглж байдаг, өнгө оруулж байдаг. Хайр татам, инхри ялдам, эрхэмсэг, гоо, гайхамшигтай тийм үнцэнтэй хүмүүс шүү. Тэгээд хайртай эхнэртэй, уярал охиндоо, уран охиндоо, аав нь, хань нь, уудам бид хоёрын зүгээс Мартин 8-ны баярын мэндийг хүргэж байна. Дахин таагууртаа хайртай шүү. Үнсий. За сайн бацгаана уу. За хайртай хандаа болон хөөрхөн охиндоо тэгээ Монголынхаа бүх сайхан эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье. Та бүхэндээ амжилт хүсье. Онцгойлон эхнэртэй хайртай шүү гэж хэлье.